Сайн бацгаана уу бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдөр манай 5 багт капиталаас хийдэг Domestic Stock Focus 20 дугаар дугаар эхэлж байна те. За тэгээд энэ дугаараараа онцлогтой ерөнхийдөө яг энэ он эхлээд бид нэр 7 хоног бүрийн 2 дахь дөрөвдөгд тогтмол Domestic Stock Focus-а хүргээд явж байгаа. Онцгой тохиолдолд бол бид нэр яг тухайн зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулаад өөр өдрүүдэд бас лайв хийж байгаа. За үүний нэг нь бол одоо банк реформер гэдэг бүтээгдэхүүнтэй маань холбоотой банкны салбарын нэг сарын тоймыг та бүхэнд одоо ингээ хүрэхэд бэлэн болоод байна. За тэгээд банкны салбарын хувьд бол энэ жилийн харгагүй банкны IPO болох ч байгаа гэдгээр онцлогтой. Тийм учраас одооноос хөрөнгө оруулагчид маань аль банкыг худалдаж авах вэ? Дээрээс нь банкны салбар яаж явж байгаа гэдэг талаар нэлээд сонирхож эхэлсэн байх гэж бодож байна. За тэгэхээр 1-р сарынхаа онцлог мэдээлэл таймыг манай шинжээч Нанда та бүхэнд хүргэх байгаа. За сайн байцгаана өдрийн мэнд. За банкны салбарын шинжилгээтэй холбоотой бидний зүгээс сар болгон удирдал тутам та бүхэнд мэдээлэл хүргэж байгаа гэдгийг сайн баярлалаа. За ингээд тавчхан тайлбарлаад явъя. За 1-р сарын байдлаар бол банкны нийт актив 40 их 80 төгрөг хүрсэн байна. За үүнийгээ дагаад банкны зээл бол 20.8 их 80 төгрөг буюу өнгөрсөн жилээс бол зээл хэмжээ 10% өссөн ийм үзүүлэлттэй. За мөн хадгаламж 18.9 их 80 төгрөг, харилцах 7.1 их 80 төгрөг хүрч өнгөрсөн оноос бол нийт их усрын хэмжээ бол 22% өссөн ийм үзүүлэлттэй. За банкуудын өөрийн ерөнхий хэмжээ бол мөн нэмэгдсэн үзүүлэлттэй буюу нийт дүнгээр 3.1 их 80 төгрөг болсон ийм үзүүлэлттэй байна. За 1-р сард бол энэ дээр хоёлоо гоё дэлгэрүүлээд яриад яваа. Тэгэхээр өнгөрсөн жилийн бас 12 сарын 31-ний байдлаар бид нар банкуудын яг жилийн эцсийн тайлан гарсан үүнтэй холбоотой бас харьцуулсан анализуудыг хийсэн байгаа тийм. Тэгэхээр энэ анализ дээр бол нийт банкны салбар болон банкуудыг харахад ерөнхийдөө нийт хөрөнгө, нийт зээл, нөгөө талдаа их уср талдаа харилцах хадгаламж бүгд өндөр өсөлттэй гарсан. За энэ нь бол бас зах зээлийн нөхцөл байдлууд коронавигийн нөхцөл байдалтай холбоотой энэ мөнгөний сангийн зөвлөм бодлогуудтай нэлээд холбоотой өсөлттэй байна гэдгийг бол харсан тийм. Тэр гол өсөлт маань бол энд гарч байгаа. За тэгэхээр 1 сарын онцлог нэг хэд хэд үйл явдлууд болсон байгаа тийм. 1 сарын онцлог яг үйл явдал гэх юм бол яг Монгол банкны мөнгөний одлогын журам өөрчлөгдөж мэдээлэл өөрчлөгдөж болоод бодлогын 6-аас 6.5 нэгж буюу 0.5 нэгжээр нэмэгдсэн байгаа. Тэгэхээр бодлогын үн нэмэгдэнэ гэдэг маань өөрөө арилжааны банкуудынхаа зээл болгон хадгаламжийн үн нөлөөлөлд ялгаа ойлгож байна. Үүнээс гадна бас нөгөө нэг хурлын шийдвэр дээр бодлогын хүүг нэмэгдүүлэхээс гадна нөгөө чангалах бодлогынхаа хүрээнд зайлшгүй байх нөөцийг 6%-аас 8% болгож нэмэгдүүлсэн. Тэгээ энэ нөгөө талаараа бас нөгөө эдийн засаг дах мөнгөний эргэлтийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байна те. Магадгүй ч гэж ер нь бол инфляцийг бас энэ өндөр түвшнээс нь тодорхой хэмжээнд бас барих бууруулах зорилготойгоор бодлогын үн маань өөрчлөгдсөн байгаа те. За ийм онцлогтой. За банкуудын зээл олголтыг тавьж харах юм бол энэ өнгөрсөн сар 1-р сард бол нийт 2.3 их 80 төгрөгийн зээл олгогдсон байна. За олгосон зээлийг харах юм бол нийт иргэдийн зээл бол олгосон зээлийн нэг 51 орчим хувийг иргэдэд олгосон байна. За хувийн байгууллагт бол нийт зээлийн багцын 46%-ийг олгосон ийм үзүүлэлттэй байна. За хугацааны хувьд хараад үзэх юм бол 5-аас дээш жил олгосон зээл бол хамгийн бага дүнтэй. За 1 жил хүртэлх зээл бол хамгийн өндөр хувьтай буюу 49 нийт зээлийн багцын 50 орчим хувийг эзэлж байна гэж ойлгож байна. Зөв. Дараагийн үгсээ. За зээлийн бүтцийг ингээд салбараар нь ангилаад аваад үзэх юм бол уул уурхайн салбар 8.6% эзэлдэг байна. За боловсруулах үйлдвэрлэл 7.7. За эндээс хамгийн өндөр хувь эзэлж байгаа нь бол бөөний жижиглэн худалдаа буюу одоо ер нь худалдааны салбар. За бусад буюу энд бол иргэдийн зээл болон бусад зээлүүд ороод явж байгаа. За эндээс бол энд ямар одоо зээлүүд орж байгаа юм бэ гэдгийг багцаас нь задлаад харах юм бол яг тайлан цард олгогдсон гэдэг 1-р сард олгогдсон зээлийн 45 орчим буюу 1 их 80 төгрөг нь бол яг иргэдэд чиглэсэн зээл байгаа. За энийг ингээд энэ зээлийн багцыг задлаад харах юм бол одоо яг л хэрэглээний зээлүүдтэй 49%-ийн цалингийн зээл, за автомашины хадгаламж ортолсон тэтгэврийн зээл, бараг талан цалингийн зээл шүү дээ. Бараг талын тий бараг 1 их 80 төгрөгийн талан цалингийн зээл ийм байна. За зээл ярихаар нөгөө зээлийн чанарын ангилал гэж ярина. За зээлийн чанарын ангилал бол нийт зээлийн багцын карад үчгэд бол 85% нь бол хэвийн буюу үлдсэн нь бол бусад ангилал
хуваагдаж байна. За эндээс харахад бол уурхайн салбарын зээл хамгийн их эрсддэг буюу одоо муу зээл ихтэй байна. Гэтэл яг зээл олголтын бүтцийн салбараар нь харахад бол нийт зээлийн багцын 8.6% эзэлж байгаа мөртлөө яг одоо чанаргүй болж байгаа бүтц нь бол уурхайн салбарын зээл илүү өндөр байна гэсэн үг тийм. Тэгэхээр нөгөө бид нар банкны салбарын хувьд бас нийт чанаргүй зээлийг бас судлаад яриад явж байгаа тийм. Гэтэл яг тэр дотор аль салбар илүү эрсдэлтэй байна. Магадгүй тэрнээс шалтгаалаад банкуудын нөгөө зээлийн бодлого ямар байх вэ гэдг нь бас илүү тодорхойлогдох байх гэж бодож байна тийм. За чанаргүй зээлийн багцын бол яг 5.5% нь бол яг гадаад валютаар холбогдсон зээл байна. За бүр илүү дэлгэрэнгүй мэдээллийг бол та бүхэн манай банк реформер хуудасаас авч болно. За дараагийн слайд руу оръё. За энэ дээр бол яг зээл олгосон зээлийн хүү ямар байгаа юм бэ гэдгийг харж байна. За зээлийн жинсэн дундаж хүү шинээр олгосон зээлийн жинсэн дундаж хүү бол 14.45% тайгаа. Энэ нь бол өнгөрсөн оноос бол нэг 0.9% орчим буурсан гэж байна. Одоо 12 сарын хугацаанд гэсэн үг тийм. 12 сарын хугацаанд буюу 21 оны 1 сард бол зээлийн дундаж хүү бол ойролцоогоор 15.3 орчим байсан байна. За валютын зээлийн хүү бол 8.3-тай ийм үзүүлэлттэй байна. За мөн шинээр олгосон хадгаламж болон хадгаламжийн хүү бол 7.6-тай. За валютын хүү бол 2.3-тай гэдгийг та бүхэндээс графикаас харж байна. Энэ бол яг тухайн сард олгосон шинээр татсан төгрөгийн болон хугацаатай хадгаламжийн хүү. Тэгэхээр бас сүүлийн жилийн хугацаанд ямар бууралт үзүүлээ энэ дээр? За төгрөгийн хадгаламж бол өмнөх жилд бол 9 орчим хувьтай байсан бол буураад 7.6. За валютын болохоор нэг 3 гаруйтай байсан санагдаж байна. Тэгээд эндээс бас нөгөө онцолж хэлэхэд одоо энэ дээр хадгаламж нь яг ямар төрлийн хадгаламж вэ? Аль хадгаламжийн хүүг ярьж гэн гэдгийг бас хүмүүс ойлгох хэрэгтэй. Жишээлбэл энэ дээр юу ярьж гэн гэхээр шинээр татсан төгрөгийн хугацаатай хадгаламжийн хүү гэж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа хадгаламжийн нийт үлдэгдэлт тооцсон хүн маань харьцангуй өөр өндөр хувь байгаа даа шүү дээ. Тэгэхээр яагаад ингэж гараад байна гэхээр өмнө нь бол 2020 онд бол бодлогын хүү маань 11% байсан тийм маш өндөр түвшинд байсан. За ковид гарлаа. Ковидын нөлөөтэй холбоотой бодлогын хүүг бол бараг 2020 онд 3 удаа бууруулад 6 алтал бууруулсан тийм. Энэ бол ерөнхийдөө маш огцон бууралт гэж хэлж болно. За энэ бууралтыг дагаад яг энэ өнгөрсөн онуудад энэ огцон бууралт хүний түвшин дээр маань орж ирсэн. Тэгээд энэ бууралтын нөлөө 2020 оны төгсгөлд одоо илүү яг 6% дээр ирсэн болохоор өнгөрсөн онд яг нэг хугацааны хоцрогдолтойгоор яг зах зээл дээр хүний түвшинд нөлөөлж ирсэн. За ингээд ирэнгуут зөвхөн хадгаламжийн хүү гэлтгүй те зээлийн хүү болон ерөн зах зээл дээрх компани бондын хүү ч гэсэн те дагаад бүх одоо их усүр хадгаламжийн өртгүүд маань ингээ буураад эхэлсэн. Гэдгийн зах зээлийн нийт хүү буураад эхэлсэн. Буцаад энэ үед маш их нөгөө зах зээл дээрх сангийн мөнгөний зөөлөн бодлого хэрэгжээд их мөнгө ороод ирэнгуут инфляц бий болж байна. Яг нь инфляц давхар нөгөө хилийн хил хорой те энэ хязгаарлалтуудтай бас холбоотой үндэслэл явж байгаа. Тэгэд энэ аль альных нь нөхцөлтөөс шалтгаалаад нэлээд өндөр инфляцтай одоо бүр 14% те 14.6% та байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ хувийг хязгаарлахын тулд ямар ч байсан зах зээл дээрх мөнгөний чангалах бодлогыг хэрэгжүүлж эхлээд байгаа. Тэгэхээр мэдээж одоо энэ хүн маань магадгүй цаашдаа яах вэ гэдгийг бид нэр таамаглахын тулд чухал харах үзүүлэлт бол бодлогын хүүд ер нь цаашдаа энэ жил өөрчлөгдөх нь үү те. Бид нар одоо оны өмнө бас төсөөлөхдөө бодлогын хүү тодорхой хэмжээгээр өснө гэж таамаглаж байсан. Тэгээд аль хэзээний одоо 0.5%-аар өсчлөө. Тэгээд энэ оныг дуустал maybe дахиад нэмэгдэх магадлал байж болох юм гэж харж байгаа. Тэр нь магадгүй хугацааны хоцрогдолтой ханшид хүний түвшинд бас тодорхой хэмжээгээр нөлөөлөх болов гэж харж байна тийм. За дараагийн нэг гол чухал үзүүлэлт бол ипотекийн зээл олголт байгаа. Ер нь бол ипотекийн зээл олголт зогслоо, олгож байгаа юм уу те? Одоо ер нь бол шаардлага хангасан ч олохгүй байна гэдэг маргаан дандаа иргэдийн дунд явагддаг. Ипотекийн зээл бол хэвийн олгогдож байгаа. За өнгөрсөн сарын хугацаанд бол нийт 930 иргэнд 99 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. За ипотекийн зээлийн нийт багц бол 1-р сарын байдлаар 5.7 их 80 төгрөгтэй. За зээлийг яг нөгөө их усүр буюу яг ямар мөнгөний их усүрээр олгосон бэ гэдгийг их усүрээр нь ангилсан байгаа. За хөтөлбөрийн их усүрээр буюу 78
хувь нь бол 4.4 их 80 төгрөгийн зээлтэй. За эндээс үүнээс бол банкуд өөрсдийнхөө их усраар буюу 21% зээлийг бол банкуд өөрсдөө олгочээ. Зөв. Тэгэхээр нөгөө бид нар бас банкны салбарын судалгаан дээр харж байхад банкуудын маань ашиг орлого өсөлт нь нөгөө талаасаа харилцах хадгаламжийн өсөлт нь ингээ хэд хэдэн шалтгаантай байгаа гэсэн чинь тэ. Тэнгуут өнгөрсөн онд харилцах хадгаламж одоо банкны их усүр талдаа нэлээд өндөр өсөлттэй байсан. Гэтэл нөгөө талдаа харилцах хугацаагүй хадгаламжийн хүүг тэлэлцсэн тан хугацаатай хадгаламжийн хүү баш огцон буурсныг сайн харлаа тий. Гэтэл одоо харилцаа хадгаламж дээр маань мөнгөн дүн маань өссөн үзүүлэлттэй гараад байгаа. Тэгээ энэ яагаад вэ гэдэг нэг нөлөө нь өөрөө энэ ипотекийн зээлтэй холбоотой. Одоо Монгол банкнаас те энэ хэрэгжүүлж байгаа эргэн төлөлтийг буцаж хойшлуулах энэ эдийн засгийн хүндрэлтэй үед хямралыг бага байлгах үүднээс хойшлуулсан байгаа. Одоо ч гэсэн хойшлуулах шийдвэр маань сунаад оны эцэс болцсон явж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө хүмүүс өмнө нь тогтвол цалингаас нь гардаг байсан зардал нь гарахгүй хоригдлагдаад байна. Өсөлт нь бас тодорхой хэмжээгээр нөлөөлжээ гэдгийг хараад байгаа тийм. За энэ зүйлтэй байна. За банкны салбар бол мэдээж макро эдийн засагт бол шууд нөлөөтэй. Тэгэхээр банкны салбарыг яриханд бол макро эдийн засгийн орчныг бол ярихгүй болохгүй. Энд дээр товчхон хэдэн поинтын бүгдээр хэлчихтэй. За экспорт бол өнгөрсөн сард бол 22% өссөн үзүүлэлттэй. За импорт бол 21% өссөн. За инфляц болон бодлогын үг бол бас түрүүд урдчлаа. Улаанбаатар хотын хэмжээнд бол инфляц бол 16.6% хүрчихсэн. Үүний хамгийн их нөлөөлж байгаа нь бол мэдээж нөгөө бензин шатхууны үн буюу энэ нь бол яг ингээд нийт инфляцийн 48%-ийг эзэлж байгаа. За тэгээд дараагийн бүлэг нь бол яг нөгөө хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний сакс буюу одоо тэр дундаа бол махан бүтээгдэхүүний үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн гэсэн ийм статистик үзүүлэлт гарсан байна. Эндээс та бүхэн харж болж байна. За гадаад валютын ханшийн албанд бол яг өмнөх сараас бол нэг 0.91-ээр сууларч нэгдүгээр сарын байдлаар бол доллар бол 2850. За юан бол 448 төгрөгийн харьцтай өнгөрсөн сартай харьцуулахад бол огцон болов үргэлжилт. Ковид жаах нөгөө гарсантай холбоотойгоор алтны ашиг амар өссөн. Тэгээд тэрнтэй холбоотой манаас гадаад валютын албаны нөхцөл түүхэн дээд хэмжээнд хүрээд явчихсан тий. Тэр бас нэг онцлог үзүүлэлт баг. Тэгээ эднэрээс харахад бол бидний банкны салбарт бол хамгийн илүү нөлөөлж байгаа нь бол энэ инфляц бодлогын хүү голлонын даруй бид нэр байнга ажиглаж явж явах хэрэгтэй, мэдээлэлтэй байх шаардлагатай гэсэн үг байгаа. За тэгээд ерөнхийдөө банкны салбарын одоо 1-р сарын тойрон бол товчхондоо юм байна тий. Тэгэхээр компани зүгээс бас нэмж мэдээлэл хүрэхэд бид нар банкны одоо IPO үүдтэй холбоотой гэдэг нь одоо өнгөрсөн оны яг 1 сарын үед ч банкныхаа хуулийн шинжилсэн найруулгаар системийн топ 5 банк IPO-ийг болчлоо тий. Тэгээ энэ маань одоо 6 сарын 30-ны дотор хийхтэр төлөвлөж байна. Тэгээ одоохондоо бол бас яг IPO хийх одоо процесс дээр санхүүгийн зохицуулах орноос зөвшөөрөл гарлаа гэдэг нэг ч кейс байхгүй. За гэхдээ сая бидний сүүлд авсан мэдээлэлээр бол нөгөө голомт банк маань Монгол банкнаас одоо IPO хийх зөвшөөрөл авлаа тий. Санхүүгийн зохицуулах ороонд бас материалаа өглөө гэдгийг бол бид нэр сүүлд мэдээлэл авсан. Тэгээ үүнтэй холбоотойгоор удахгүй хорооноос зөвшөөрөл гараад анхны банкуд IPO хийх нэ гэдэг хүлээлт үүсэж байна. За энэтэй холбоотойгоор бид нэр харилцагчтай зориулаад яг банкны салбарын судалгаа мэдээлэлээр бүрэн хангах те банк реформоор хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ гэдгийг нэвтрүүлээд байгаа. За тэгээд үүнтэйгээ холбоотой бид нэр яг тогтмол мэдээлэл судалгаа анализ ер нь холбогдох бүх зүйлсийг бол бэлдсэн байгаа харилцагчдаа. За тэгээд түүнийг ярихын тулд бид нэр 5 богд капитал дээр банк реформер @5bogdcapital.com гээд вебсайтыг хөгжүүлсэн байгаа. За үүнийг та бүхэнд харуулъя. Зя. За харагдаж байна те. За тэгэхээр энийг та бүхэнд товчхон танилцуулъя гэж бодож байна. За тэгэхээр та бүхэн банк реформер @5bogdcapital.com гэдэг одоо хаягийг бичээд орох юм бол ерөнхийдөө хамгийн түрүүнд ийм дүр зураг харагдана. Тэгэхээр энэ сайтаас бүгдээрээ ямар мэдээлэл авах боломжтой вэ гэхээр энэ дээр нь харагдж байна л да. IPO процесстэй гэх мэтчлэн ингээд 10 орчим функцийг зөвхөн нэг цонхон дээрээс харах боломжтой гэдгээрээ давуу талтай. Тэгэхээр одоо банкны зах зээлийг судалж байгаа хүмүүсийн хувьд бол ингээл энэ тэндээс баахан одоо статистик дата харна, нэг талаас салбарын судалгаа гаргана, харна те. Нэг талаас
улирал тутам тайлан гарвал тэрийг харна гэх мэтчлэн ингээд нэг хүн богино хугацаанд хийх боломжгүй. Тийм учраас бид нар харилцагчдад болон олон нийтэд зориулаад нэг доороос ингээд бүгдийг харах боломжтой цогц юм платформ хөгжүүлээ явж байгаа. За тэгэхээр хамгийн түрүүнд бол манай банк реформер бүтээгдэхүүний үйлчилгээний ерөнхийдөө гол танилцуулга харагдаж байна л да. Тэгэхээр мэдээж энэ үйлчилгээний ард бол манай 5 багт капиталын мэргэжлийн баг ажиллана. Дор хаяж 5-10 жилийн туршлагатай баг байгаа. За хамгийн гол одоо харилцагчтай өгөх үйлчилгээ маань юу вэ гэхээр одоо энэ тархичлээ. Онцлог мэдээлэл, сар бүрийн тойм, улирал бүрийн хувьцааны үнэлгээ болон онлайн бичлсэн зөвлөгөө гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар харилцагчаа бол дотор нь VIP болон basic гэдэг хоёр төрөлд хуваагаад за хэрвээ эндээс бүр илүү тодорхой харагдана. Банк реформер зөвлөх үйлчлэгийг авч байгаа тохиолдолд хоёр төрлийн үйлчлэгийг авч болох нэ. Тэ? За нэгдүгээрт хэрвээ манай VIP харилцагч буюу тэ харилцагч болж байгаа тохиолдолд авах мэдээллүүд нь юу байх вэ гэхээр яг банкны болон тухайн салбарын талаарх бүх цаг үеийн мэдээллийг авах нь. За дараа нь бол салбарын сар бүрийн тайм гэдэг нь саяны бидний танилцуулсан таймыг бол сар болгон авах нь. За дараа нь гэх юм бол банкуудын тайлан улирал тутам гардаг. Тэгэхээр энэ тайлангуудыг бид нэр яг нэгдсэн байдлаар анализ хийж дүгнэлтэд хүргэдэг. За тэр мэдээллийг авах нь. За нэмэлт байдлаар бид нэр зөвхөн одоо банкны IPO-д одоо худалдан авалтын зөвлөө зогсохгүй, худалдан авснаас нь хойш ашигтай зараад гарах хүртэл нь одоо юм тасралтгүй зөвлөх үйлчлэгийг үзүүлнэ. Үүнтэй холбоотойгоор бид ногд ашиг цуглуулах, хувьцаа эзэмшлийн хуралд санал өгөх болон банкны магадгүй удирдлагуудад санал хүсэл хүргүүлэх иймэрхүү нэмэлт үйлчлэгээнүүдийг тогтмол хүргээд явах боломжтой. За үүн дээр бас нэмэлт одоо value тэ үн цэн үүсгэж байгаа зүйл нь юу вэ гэхээр бид нэр захин болон бичлсэн байдлаар яг банкны хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчлэгийг хүргэх боломжтой. Зөвхөн ингээд материал ширлээ зогсохгүй тэ. Тэгэхээр ийм олон төрлийн сувгаар банкны салбарын талаар бүхий л мэдээллийг цогцоор нь авах боломжтой. За VIP харилцагч байгаа тийм. Тайлбарлах уу VIP харилцагч гэдэг нь яг ямар шалгуурыг хангаж байна? Энгийн харилцагч болохын тулд ямар шалгуур хангасан байх вэ? Үнийн дүн байх уу? Одоо яг манай дээр данстай. Яг нь үнийн дүн бол байхгүй. Мэдээж энэ үйлчлэг авахын тулд манайх дээр данстай харилцагч болсон байх нь бол хамгийн наад захын шалгуур тийм. За мэдээж энэ VIP харилцагч basic харилцагч хоёр дээр бол төлбөрийн өөр дүнгууд байгаа. Тэгэхээр та бүхэн хэрвээ мэдээлэл авъя гэх юм бол энэ доор bankreformer@5bagtcapital.com гэдэг мэйл хаяг байна. За бас мөн энэ 4 дугаар руу залгаад за эхнийх нь гэх юм бол 9405 44 41 гэдэг энэ манай 94 тэгтав 44 41 94 тэгтэг 44 42 94 тэгтав 44 49 95 10 22 29 энэ дугаарууд руу залгаад та бүхэн банк реформер бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон төлбөрийн мэдээллийг авч чадах нэ. За энэ гоё үйлчлэгээнүүд хэвтрүүлж байгаа юм байна. За тэгээ яг basic-ийг бас авч байна тий. Basic-ийг авч байгаа тохиолдолд одоо энэ дээдлийн 5 үйлчлэгийг авах юм уу? Ийм левелтэй байгаа гэсэн үг байна. За тэгэхээр за энийгээ гүйлгээд тавчхан танилцуулъя гэж бодож байна тий вебсайтн дээрээ. За тэгэхээр хамгийн түрүүнд бол манай зөвлөх баг буюу 5 баг капитал дээр ажиллаж байгаа удирдлагын багууд харагдаж байна. Тэгэхээр эдгээр багийн удирдлагын доор мөн шинжээчид бас ажиллаж байгаа. Тэгэхээр маш өргөн цар хүрээний баг арталт нь ажиллаж байгаа гэж хэлж болно. За үүний дараагаар бол бидний дараа нэг чухал ажиглах систем бол IPO процесс байгаа. 5 банкны маань аль нь хамгийн түрүүнд IPO хийж гарах вэ? Эсвэл IPO хийх процессынхаа аль шатн дээр явж гин гэдгийг бол бид нэр эндээс хамгийн сүүлийн үеийн апдейтыг харах боломжтой. За үүний дараа гэх юм бол банкирууд гэдэг хэсэг харагдана. За банкирууд хэсэг дээр бол яг нөгөө системийн топ 5 банкны маань гүйцэтгэх удирдлагууд харагдаж байна. Эдгээр гүйцэтгэх удирдлагууд ерөнхийдөө зах зээлийн талаар ямар байр суурьтай байгаа вэ гэдэг мэдээллүүдийг энд шеэрлсэн. Тэгэхээр ороод бас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За үүний дараа бол видео мэдээ хэсэг байгаа. За энэ бол бас л яг банктай холбоотой за өнөөдрийн энэ лайв мэдээллийг хүртэл ингээд цаг алдахгүй цаг үеийн мэдээллийг бол эндээс харах боломжтой. За дараа нь бол байр суурь гэдэг хэсэг дээр зөвхөн одоо банкны гүйцэтгэх удирдлага гэхээс гадна одоо яг мэргэжлийн шинжээчдтэй хөндлөнгийн этгээдүүд зах зээлийн өөр бусад оролцогчид ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг бол яг шинэ мэдээллүүдийг эндээс апдейт хийж харж болно. За тэгээ 3 дугаарт гэх юм бол судалгааны хэсэг байна. Судалгаанууд байна тий. За тийм судалгааны хэсэг дээр нандаа тайлбар өгчихөө тий. За энэ дээр бол банкны судалгаа буюу яг тухайн одоо яг системийн банкуудын тайлан гарангууд улирал тутамд болон хагас жил тутам за мөн
одоо жилийн эцсээр одоо тайлбангуудын харьцуулж судалж одоо яг ямар үзүүлэлтүүд нь яасан гэдэг яг ойлгомжтой одоо яг санхүүгийн биш мэрэгжлийн бус хүмүүст бол тайлбар бүх юм судалгаа байдаг. За банкны салбарын судалгаа буюу саяны одоо та бүхэн 1-р сарын 20 гэж хүргэсэн судалгаа бол энэ хэсэгт ордог байх нэ. За одоо яг ер нь бол харилцагч нар хүмүүс бүгдээрээ л яг банкны хувьцаа авъя гэж сонирхож байгаа мөртлөө яг аль банкны хувьцаа авах вэ? Яг аль банк нь сайн бэ гэдгийг бас сайн мэдэхгүй. Ашигтай ажил бол сайн, эсвэл хин нэгнийхэн зөвлөгөөгөөр хааныг ав, хасыг ав гэж хоорондоо ярьцдаг. Тэгэхээр яг банкуудыг харьцуулсан судалгааг бол эндээс харж болж байна те. Тэгэхээр яг банкуудын үзүүлэлтүүд нь одоо яг те орлого нь ямар байгаа, ашиг нь ямар байгаа гэдэг одоо шийдвэр гаргалтанд нөлөөлөх юм харьцуулсан судалгаа бол энд орж явах нэ. За тэгээд энийг бол яг нөгөө сар бүр улирал тутам апдейт хийгээд явах байгаа тийм. За үүний дараа бол онлайн хичээл гэдэг хэсэг дээр бол яг ерөнхийдөө бид нар яг энтэй холбоотой банкны салбарын талаар мэдлэг өгөхөд сургалт, семинар тийм хичээлүүдийг бол энд шийдвэрлэх байгаа. За тэгээд хамгийн гол хэсэг маань болохоор энд харагдаж байна. За тэгэхээр энэ банк 360 гэдэг хэсэг байгаа. За энэ хэсэг маань ямар учиртай юм бэ гэхээр ерөнхийдөө та бүхэн системийн яг топ 5 банкны нэгдсэн бүх мэдээллийг эндээс харах боломжтой. Ерөнхийдөө яг манай энэ платформын хамгийн гоё хэсэг гэж хэлж болно. За тэгэхээр энд бол хаан банк харагдаж байна, худалдаа хөгжил, голомт, төрийн банк, хас банк гэдэг чинь одоо яг системийн топ 5 банк. За томоосоо жижиг рүүгээ те зах зээлд эзлэх хуваараа дараалуулаад орсон байна тийм. За тэгэнгუთ хамгийн ихнийх нь хаан банк гээд худалдаа хөгжил, голомт, за бүгдээрээ хас банк гэж жишээ нь харъя. За тэгэх юм бол хас банкын дотроо бид нэр одоо ямар хувьцаа эзэмшигчд байгаа вэ гэдгийг харж болно. Тэгээ хас банкны хувьд бол харьцангуй олон хувьцаа эзэмшигчтэй гэхдээ эрүүл засаглалтай харагддаг. За компани ерөнхий мэдээллийг харж болно. За үүний дараа банкны зах зээлд эзлэх хувийг 5 төрлөөр нь харж болж байгаа. Актив, зээл, хадгаламж, орлого ашиг гэдэг ерөнхийдөө яг харах хамгийн одоо чухал үзүүлэлтүүд гэж хэлж болно тий. Тэгэхээр яг ерөнхийдөө банкуд дээр бидний харьцуулж харах ёстой гол үзүүлэлтүүд маань энэ байна. За тэгээд эндээс тэр дээр буланг нь харах юм бол бид нэр энд оноо сонгоод харж болно. 2021 он юм уу? 2018 онд ямар байсан гэдгийг магадгүй буцааж харьцуулж түүхийг харах боломжтой. За үүний дараа санхүүгийн гол үзүүлэлтүүд гээд тэгэхээр санхүүгийн гол үзүүлэлтүүд дээр бол нийт хөрөнгийн хэмжээ, зээлийн үлдэгдэл, за их үүсвэр те, за орлого ашиг гэдэг үзүүлэлтийг за сүүлийн 5 хүртэлх жилийг сунгаад харах боломжтой. Тэгэхээр энд бас сонголтуудыг хийх боломжтой. Гэдгээр бас ерөөдөө бол нэлээд давуу талтай тийм бүхэлдэн дата бааз энд байна гэж хэлж болно. Одоо жишээлбэл бид нэг 3 дугаар улирлаар нь харьцуулмаар байна гэх юм бол 3 дугаар улирлын сонгоод бид нэр одоо 3 жилээр хармаар байна гэх юм бол жилээ сонгоод харчих боломжтой. За тэгээ хамгийн сүүл нь бол зохистой харьцааны үзүүлэлт. Тэгэхээр банкны салбарын хувьд харьцангуй одоо олон хүнээс мөнгө татдаг олон байгууллагуудтай хувь хүмүүс зээл олгодог гэдэг утгаараа засаглал одоо нийгэмд гүйцэтгэх үүрэг маш өндөр. Тийм учраас Монгол банкнаас маш өндөр шалгуурыг тавьж явдаг. Энэ шалгуурыг хангасан тохиолдолд үйл ажиллагаа болж болно гэдэг тийм. За үүн дээр бол бид нэр яг нөгөө capital adequacy ratio гэж ярьдаг л да. Энэ өөрийн хөрөнгийн хүрэлцээний хоёр үзүүлэлтийг бол харьцуулж харж болно. Тэгээ энд бол нэг 9%, энд 12%-аар ингээд цэнзуурлээд банкуд маань одоо яг энэ улаан шугам дээр харагдаж байгаа зохистой харьцаанаасаа үнэхээр дээгүүр түвшин цайвж чадж гин үгүй эсвэл энтэйгээ маш ойрхон эрсдэлтэй байна уу ч гэдэг юм уу тий. Тийж бид нар бусад банкудаас харьцуулж харах боломжтой. За төлбөр түргэн гүйцэтгэх чадвар гэдэг чинь бас нэг чухал үзүүлэлт байгаа. Энэ маань бол банкуд богино хугацаанд яг харилцагчдынхаа мөнгийг гаргаж өгөх чадвар тий. Тэгэхээр яг тэр чадвар маань энд 25% гэдгээр улаан шугамаар хэмжигддэг. Тэгээ эндээсээ хэр өндөр байна гэдгийг харж байгаа. Гэхдээ энэ үзүүлэлт чинь бас хитрхэн өндөр байвал жоохон үр ашиггүй болцдог талтай. Тэгэхээр яг балансынхаа дундаж түвшинд байж чадж гин үгүй юу гэдгийг харж байгаа. За тэгээд бас гадаад валютын нээлттэй позиц өөрийн өрнгийн харьцаа гэдэг ийм хоёр төрлийн үзүүлэлт байдаг. За энэ хоёр маань бас тодорхой түвшинд байна уу гэд. Эдгээр үзүүлэлтүүдийг ингээ байнга улирал тутам апдейт хийгээд харах боломжтой байгаа. Тэр ер нь бол хүмүүс сонголтоо хийхэд шийдвэр гаргахад нь шаардлагатай бүх мэдээлэл судалгаанууд энд байна гэж ойлгож байна тийм. За тэгээ энэ доор бол яг нөгөө банкны яг үндсэн мэдээллүүд те байгуулагдсан ажилтны тоо, салбарын тоо, харилцагчдын тоо энэ бол бас яг банкыг илэрхийлсэн чухал үзүүлэлтүүд байгаа тийм. Эдгээрийг бас апдейт хийсэн мэдээллүүдийг харж болно. За тэгээ хамгийн сүүлийн хэсэг дээр бол ерөнхийдөө банкуудын ранк гэдэг хэсгийг бол том банк капиталын зүгээс гаргаж харуулсан байгаа. За энэ дээр тайлбарлахад банкуудын ранкийг системийн нөлөө бүхий банкуд дээрээ
хөрөнгийн хэмжээ, зээлийн үлдэгдэл, орлого ашиг гэдэг үзүүлэлт дөрвөн үзүүлэлтээр харсан байгаа. Хамгийн гол дөрвөн үзүүлэлт гээд. За тэгээ энэ дээр бол ерөнхийдөө яг банкуудын маань өнгөрсөн одоо 4 жилийн хугацаанд 1, 2, 3 дугаар улирлаар ямар байсан гэдгийг яг нөгөө санхүүгийн тайланг бид нэр харсан тий сонгож жил улирлын сонгож харсантай адилхан ингээд ороод харах боломжтой. За тэгээ ерөнхийдөө аль банк нь хамгийн том бэ, хэмжээгээрээ том бэ гэдгийг нь бол харна гэсэн үг. Тэг яг хөө энэ дээр нэмэлт тайлбар өгөхөд энэ маань бол маш энгийн арифметик тооцоолоор гарч ирж байгаа буюу энэ банкуудын маань банкны системд эзлэх хувийг нь одоо энэ дөрвөн үзүүлэлтээр жинэлж тооцоол тий тэгээд яг жигнэсэн дундаж дүнгийн л олччин гэсэн үг. Тийм. Тэгэхээр эндээс юу харж байна вэ гэхээр ерөнхийдөө системд хэр том банк вэ гэдгийг л одоо илүү харна гэсэн үг тий. Мадгүй ашигт ажиллагааг нь харъя гэх юм бол бид нэр илүү цэвэр ахиуц ч юм уу тий ROI ч юм уу тий өөрийн өрөнгө өгөөж зэрэг үзүүлэлтүүдийг харж болох ба. За тэгээ хэрвээ та бүхэн банк реформоор зөвлөх үйлчлэгийг авахыг хүсэх юм бол манай энэ сайтад нэр, утасны дугаар, мэйл хаягаа бичээд бүртгүүлээд мэдээлэл авах боломжтой. Нөгөө талаар манай бас яг энэ банк реформоор зөвлөх үйлчлэгийг хариуцж байгаа мэрэгчлэнүүдтэй холбогдоод шууд утсаар нь холбогдоод мэйл бичээд мэдээлэл авах боломжтой байгаа. За ерөнхийдөө юм байгаа тий. Бүртгүүлэх бол мэдээллийн доод болно буюу вебсайтын бас яг баруун дээд болно бас яг давхар. За тийм энэ дээр за бүртгүүлэх цонхон дээр гарахаар ерөнхийдөө бас эндээс яг би аль төрлийн үйлчлэгийг авмаар байгаа вэ гэдгийг эндээс хараад шийдэх боломжтой тий. За товчхондоо бол юм байна. За тэгээд цаашдаа бид нэр бол яг сар бүр банкны салбарын судалгаагаа та бүхэнд энэ мэтчилэн тогтмол хүргэх болно. Улирал бүр одоо харьцуулсан анализа хүргэх болно. Ерөнхийдөө бол бид нэр яг энэ зөвлөх үйлчлэгийг гаргаж байгаа учраас олон нийттэй бол мэдээж тодорхой хүрээнд те манай яг веб basic одоо харилцагч болсон тохиолдолд илүү одоо нарийн төвшөнд илүү одоо нарийн судалгаа шимжилгээг хөрөнгө оруулалтын зөвлөгөөтэй хамт өгөх боломжтой байгаа. За нандад өөр нэмж хэлэх зүйл байгаа. Тэгээд бүтээгдэхүүн үйлчлэгээ маш дэлгэрэнгүй ойлгомжтой танилцуулсан төвшөнтэй даргатай баярлалаа. Тэгэхээр энэ бол банк реформоор үйлчлэгээ бол яг банкны салбарын хэмжээнд бол банкны салбарын одоо IPO-д оролцоход бол маш чухал үр нөлөөтэй судалгаа буюу ер нь бол яг энэ бол хамгийн анхны Монголтой баг хамгийн анхны бүтээгдэхүүн гэж хэлж болно тийм. Тэгэхээр ийм ач холбогдол бүхий бүтээгдэхүүн байна. Та бүхэн нэрээ бүртгүүлэхийг хүсвэл банк реформер cig.capital.com гэж ороод бүртгүүлэх линкээр ороод бүртгүүлээрээ мөн холбоо барих хүмүүстэй холбогдорой. За ингээд 2 дугаар сарын банкны тамаар болцгаая. За баяртай. За баярлалаа баяртай.